Арай мэндэргийн үзэгчдээ ажил сайн нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ ээлж дугаараа өргөн барих гэж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаар маань онцлогтой юу вэ гэхлээр Сашинын баяр 2-3 хоногийн дараа тохиох гэж байгаа учраас бид Сашинын баяр зориулсан тусгай дугаараа бэлтгэж байгаа юм. Тэгэхээр энэ удаагийн дугаарын маань зочноор Дархан сумын засаг дарганы хамгийн газрыг бид онцлон бас зорж ирээд байгаамаа. Тэгэхээр үзэгч та бүхний бас ажил үйл сайн байгаах гэж найдаж байгаа. Тэгэхээр энэ хамт олонний ажил үйлс бас хэрхэн байгааг одоо бүгдээрээ хамтдаа хэлээ авч үзье. За тэгэхээр мэдээж нэвтрүүлэг үргэлжилсээр бид Дархан сумын засаг дарганы хамгийн газар дээр ороод ирчихсэн. Засаг дарга аз жаргалын өрөөний үүдэнд ирчихсэн байна. Тэгэхээр дотор бол уулзалтайг нарийн бичих хэлсэн. Анд ямар хүмүүстэй уулзж байгаа гэхээр уртын дууч болоод асуулуудыг бэлтгэгч хэллэр бас үндэсний бичиг соёлыг төхөх чиглэлээр хүмүүстэй уулзж байгаа юм шиг байна. Ямар ч хамтдаа ороод уулзалтын дундуур бас яриа өрнүүлээ гэж бодож байна. Харж болох уу? За сайн бацгаана уу. За тэгээд нэвтрүүлэг үргэлжилсээр сайн байна уу та? За сайхан үйлчж байна уу? Сайхан. Ажил сайн уу гэж нэвтрүүлгээс явж байгаа. Тэгэхээр энэ удаад бас Сашин зориулаад Дархан сумын засаг дарганы хамгийн газрыг энэ ажилд ажил сайн нэвтрүүлэгт оролцооч гэсэн урилга өгч байгаа юм зөвшөөрөх болоо. Зөвшөөрлгүй яг одоо манай ажилдаа танилцах гад одоо өнөөдөр яг ажилтай хүмүүстэй уулзж байхад одоо орж ирээд ажил санаа гэдэг нэвтрүүлэгт урьж хагаад хүлээж авч байна. Ажил үйлс нь ерөнхийдөө энэ жилд ямар байга өнгөрч байгаа могоо жилд маань ямар байга? 2013 онд бол их сайхан онцлогтой сайхан жил болсон. Ягаад гэхээр бид нар төр иргэний холбоог сайжруулах гэдэг зорилт төвшүүл тэр зорилтын хүрээнд бол энэ багийн иргэдийн өмнө тулгамж байгаа асуудлыг яг шийдэх тал дээр бол маш олон шийдлүүдийг гаргаж чадсан. Энийг өөрөө бол өмнөх засгийн газар өмнөх их хурл маань шийдвэр гаргаж өгч хэрэгжүүлж эхэлснээр бас их онцлогтой жил болж байгаа. Энэгээр юу хэлэх гээд нэхэр багийн иргэдийн хурлаар өмнө тулгамж байгаа асуудлаа сөхөж гаргаж ирдэг. Тэгээд тэрийг нь одоо бид нар одоо төр захиргааны байгууллагууд хэрэгжүүлж ажилладаг ийм одоо хэлбэр шилжснээр их онцлог болж байгаа. Яг одоо ямар чиглэлээр хүмүүстэй уулзцааж байна? Өнөөдөр манай Дархан сумаас үндэсний өв соёлоо хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах гэдэг юм өдрөлг зохион байгуулж байгаа. Энэ өдрөлгийн хүрээнд 3 үйл ажиллагаа зохион байгуулагдсан. За юуны дөрөнд одоо манай сайхан бичигтэй улсын уралдаанд оролцоод ирсэн багш сурагчтай хүлээж авч хүндэтгэл үзүүлэх энэ үйл ажиллагаа. За мөн одоо манай 2 дугаар агийн иргэн Сумьяуга уртын сайхан дууга залуу хоож үедээ өвлүүлэн уламжлуулъя гэсэн санаачлагыг дэмжиж сургалтын үйл ажиллагаа маань өнөөдөр эхэлж байна. За 3 дахь зүйл нь бол одоо Дархан хоттой анх удаа гэж хэлж болох Монгол бүхийн үндэсний бүхийн засварлын сургалт эхэлж байгаа. Тэгэхээр энэ засвал маань өөрөө энэ үндэсний бүхийн салшгүй нэг гол хэсэг байдаг. Тэгэхээр энэ засвалыгаа энэ залуу үедээ хооч үедээ өвлүүлэн уламжлуулъя гэсэн ахмад засвалчуудын саналыг бас хүлээн авч бид нар энэ 3 ажлыг зохицуулгаж өнөөдөр ингэж хэрэгжүүлж байгаа. За хамгийн гол зүйл нь бол улсын хэмжээний уралдаан тэмцээнд амжилттай оролцож аймаг орнотын нэрийг гаргасан. За Монголын энэ өв уламжлуулсан босоо сайхан монгол бичгээрээ хооч үе залуучуудаа хүүхдүүд багчуудаа сургаж байгаа энэ багш нарыгаа энэ хүүхдүүдийг сүлээж авч байгаад их талархалтай байна да. Тэгэхээр Сашинын баяр зориулсан тусгай дугаар бэлтгэж байгаа л да. Тэгэхээр ер нь Сашинын баяр гэхлээр хүн бүхний нүдэнд төсөөлөгдөх зүйл гэхлээр уламжлалт зан заншлууд маань хамгийн ихэнд харагдаж эхэлдэг. Тэгэхээр яг энэ нэвтрүүлгийн үеэр бас яг юм үндэсний өв соёлын тухай үйл ажиллагаа зохион байгуулад хүмүүсийг маань яг төдийлөл басан хүмүүс маань цуглаачсан ийм хурал дээр орж ирсэндээ бас нэвтрүүлгийн зүгээс их таатай байна. Тэгээд эхнээсээ бас очттой бас яриа өрнүүлж болох болоо. Болгүй яах вэ? За сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан үйлж байна уу? Сайхан үйлж байна минь охин. Одоо би уртын дууг бол ер нь их л багасаа зүгээр хоны дэлгэлд бахираад явдаг байсан. Яг надад бол заасан багш байдгүй. Миний аав ээж надад ганцхан хүрийн толгойг зааж гисэн. Тэгээ чи өөрөө сар чам заачгүй гээл. Тэгэл өөрснөө найран залгадаа явчихдаг гэсэн. Тэгээ би өөрөө сурсан. Ерөөс өөрөө сурсан. Өөрөө сураад тэгтээ ямар бэний сураад нэг зүйл болох үү. Тэгтээ би өөрийнхөө чадлаар би одоо энэ Дарханд 50 жил шахуулж байгаа чи ерөөсөө нэг гөх шинч бай залууч бай хүнийг уламжлуулад
өөрийнхөө дуу хоолойгоо би үлдээх юмсан гэж би дандаа дотроо тэгж бодож явдаг. Тэгээд би сая харин сайхан ингээд намын дарга нар ингээд залуучуудын театрт ингээд намын Монгол ардын намын хурлуулад тэгээд тэн дээр би хуралдаа очиод хэлмээр санагдаад болдог. Хэлж чадхлаа гэж бас юм хэлж чадсараагүй хүн чинь нэг эвгүй. Тэгээд одоо ингээд 2 3 хог үгүйтэй сууцсан. Тэгээд тэрийг энэ дарга маань намайг одоо ингээд дэмжил хөөх юмт ингээд намайг ингээд дэмжиж авсан. Тэгээд би одоо уртынхан сайхан дууг бол би одоо ямар ч дууг явах вэ? Өөрийнхөө зүгээр нэг хоолоогоор бол өөрөө дуулчихна. А тэгтээ зааж байгаа хүнтэй яг өөрийнх нь одоо аяар өөрийнх нь зааж байгаагаар сургая л гэж бодож байгаа. Яг энэ мэтчлэн Ахмад Бураанууд маань энэ сайхан өөрсдөө бүтнээрээ үндэсний өв соёл болчихсон ийм сайхан Ахмад Бураануудын үгийг бид бас цаг тутамдаа ямагт сонсож явах хэрэгтэй гэж би хувьдаа боддөг юм. Гэхдээ надтай санал нэг байгаа үзэгчид олон байгаа ах гэж бодож байна. Ингээд ийшээгээ цөмөрөө бас үндэсний бичгийг маань бас түгээн дэлгэрүүлэх хүсэд хувь нэмрээ оруулж байгаа хүмүүстэй уулзъя. Тэгэхээр сайхан үйлдэж байна уу та? Сайхан үйлдэж байна. За тэгэхээр өөрийнхөө хийж бүтээж байгаа ажлын тухай сая үзүүлсэн амжилтынхаа тухай. За би Дархан Уул аймгийн Од цогцлбарын Монгол хэлний агш Бүжинл хам гэж байна. Тэгээд хүн бичих санаас жил болгон зохион байгуулдаг Монголын сайхан бичигтэн улсын уралдааны багшийн дөрөлд тэрүүн байр эзэлсэн билээ. Тэгээ энэ миний амжилтыг манай Дархан Уул аймгийн Зархан сумын засаг даргын тамгын газрын дарга ажиргал дарга мань одоо маш хөхүүлэн дэмжиж биднийг сайхан урмыг өөрөө сэтгэлийг минь мэлалаа. Үндэсний бичгийг ер нь яагаад ингээд бас хүмүүс ингээд хэрэглээд иж болтгүй юм болоо хамгийн тулгамдсан асуудал нь юу байдг юм болоо та юу гэж боддог? Тийм гэхдээ бас нэг үед бол бас гайгүй болцсон. Бас сая ингээл үсгэлэнд очлоо, улсын уралдаанд үзлээ. Тэгэл харахад үнэхээр омгшиж байна бас тийм ээ. Монгол хүн гэдэг чинь ямар хиймэрлэг сайхан юм бэ? Тэнгэрлэг усуд юм бэ? Ийм дэлхийд байхгүй хосгүй сайхан монгол бичгээрээ одоо ийм сайхан зүйл бүтээлийг хийж байгаа хараад бол нүд онгох шиг л болж байна. Тэгээ энэ сайхан бичгийг одоо хүүхдэд, сурагчдад үлгэрлэн дуурайлах нь бол багш хүний хамгийн гол чухал ажил байгаа л да. Тэгээ энэ дээр бол одоо багш нар, зохиолчид, сайн дурын ажил эцэг эхчүүд маань бас хамран татагдан орогдож энэ сайхан үсийг бусдад дэлгэрүүлэх байхаа гэж бодож байна. Монголчгийн одоо өвдөх амар бол гэгээтэй сайхан байна. Тэгэхээр энэ сайхан бичиг маань улам дэлгэрч асах болтугай гэж бодож байна. За ингээд бидэнтэй хамтгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Ажил сайн нэвтрүүлэг маань та бүхэнд энэ удаа тусгай дугаар хүргэж байгаа гэж нэвтрүүлгийн эхэнд бас хэлсэн. Тэгэхээр сая бид та бүхэндээ үндэсний өв соёлыг бас Дархан хотод маань дэлгэрүүлэхээр бас хүчин зүтгэж байгаа хүмүүсийг уулзуулсан. Тэгэхээр энэ хүмүүс маань яг нэвтрүүлэг эхлэх энэ агшинд бас Дархан сумын засаг даргатай уулзаж санал бодлоо солилцож байсан юм аа. Тэгэхээр ер нь эдгээр хүмүүсийг бас цаашид ер нь яаж дэмжих бодлогыг баримталж ажиллах вэ? Үндэсний өв соёлыг Дархан хотод дэлгэрүүлэхэд бас ямар ажлууд хийгдэх вэ? Тэгэхээр ер нь энэ өв уламжлал соёл гэж яагаад яриад байгаа юм бэ гэхээр улс орны ер нь энэ даяарч байгаа нийгэмд хамгийн гол өөрийн онцлог бол өв соёл уламжлал байна. Энэ өв соёл уламжлалаа хадгалан хамгаалж, уламжлуулж, хойч үед үргэлжлүүлэн одоо уламжлуулах нь бол тухайн улс үндэстний хамгийн том үүрэг байх ёстой гэж ойлгож байгаа. Ийм учраас бид нар энэ Дархан сумын Ахмадын хороотойгоо хамтарч энэ Ахмадуудад байгаа энэ азаа борлуудад байгаа тэр сайхан өв соёл уламжлалыг хадгалан хамгаалахаар зорж төлөвлөгөө болгон ажлын төлөвлөгөө болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Маш олон сайхан санаанууд гарсан. Тэмбэ, шагаа, наадгай гэдэг одоо маш олон одоо Монголын өв соёл уламжлалууд бид нар зөвхөн ярьдаг, сонин хэвлэлээс уншдаг, ном зохиолоос л одоо хардгаас биш одоо баг амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байгаа тийм ажлууд байгаа. Энэ бүхнийгээ одоо ажил хэрэг болгоё гэж төлөвлөж байгаа. Ажил сайрны нэвтрүүлгийн гол зорилго бол тухайн хамт олонны ажил үс хэрхэн явагдаж байгаа тухай бас үзэгчтэй илүү дэлгэрэнгүй үзүүлэхэд зорддог байгаа. Тэгэхээр Дархан сумын засаг даргын тамган засаг даргын тухай тийм ээ. Ер нь ажил сайн байна уу? Ямар байна? Ажил сайн байгаад одоо манай ард иргэдэл өгөндөө манай тамгын газрын үйл ажиллагаа төрийн байгууллагын анх шатны байгууллага нэгж энэ ажлыг бол иргэдийн үнэлгээ дүгнэлтээр одоо дүгнэлт өгөх нь зүг байх гэж би бодож байна. За ер нь 13 онд бидний төвшүүлсэн зорилт бол иргэдтэй нээлттэй иргэдийн санал дээр үндэслэж үйл ажиллагаагаа зохион байгуулж төлөвлөе гэж зорьсон. Энэ ч утгаараа бид нар иргэдэд үйлчлэх төв гэж нээсэн. За мөн одоо багууд маань бүгд цайны цаггүй ажиллаж иргэдэд хүлээж авдаг хэлбэр рүү шилжсэн. Өнгөрсөн онд бид нар иргэдэд үзүүлдэг төрийн анх шатны үйлчлэгээ болох энэ
багийн даргын тодорхойлтыг хүн төлбөргүй болгож эхэлж байгаа. За одоо энэ цагаан сарын сар шинийн баяр өнгөрөөд бид нар малчтайгаа уулзах чинь малчтын өдөрлөг зохион байгуулж байна. Яг малчтын өмнө тулгамж байгаа асуудлууд маань юу вэ? Тэрийг одоо яаж шийдэх вэ? Ялангуяа манай Дархан хот ч өөрөө газар нутаг багтаа учраас малчт маань дандаа хүний нутагт байдаг. Тийм учраас энэ зэрэгэлдээ сум аймгийн нутагт байгаа малчтаа яаж одоо хуулийн өрөөнд зохицуулт хийж одоо амьдарч өвлж хаварчхрын одоо зохицуулах уу гэдэг энэ асуудлыг бас ярилцахаар төлөвлөж байгаа. Тэгээд тамгын газраас бол ер нь иргэдтэй их нээлттэй вэ гэдэг зарчим бодлогыг барьж байгаа. Зөвхөн анзаараад хахад ахмадууд маань бол дунд иргэн насны усуд маань бол ер нь багийн иргэдийн нийтийн хурлуудад их хамрагдаж за эсвэл одоо тамгын газар дээр ирээд санал хүсэлтээ хэлждэг. Гэтэл залуучууд бол яг төрийн үйл ажиллагаанд зүгээр л шүүмжлээд яваад идэг. Тэгчихгүй юм да энийг ингэчихгүй юм да гэж яриа яваад идэг. Үйл ажиллагаанд их оролцохгүй харагддаг. Тийм учраас бид нар зориуд өнгөрсөн жил бол энэ нийгмийн сүлжээ буюу энэ интернет сүлжээ, онлайн сүлжээг ашиглаж залуучуудын саналыг маш их авч байгаа. Өнөөдөр одоо энэ Twitter, Facebook, хайгуу залуучууд гэж алга ажил дээрээ сууж байгаа Дархан хотын талаар саналаа болж байгаа болохгүй байгаа юмнахаа саналыг манай хаяг руу ороод явуулчих жишээтэй. Өнөө өглөө жишээ нь би одоо боловсролын байгууллагаас нэгэн ажилтан засаг даргаа гэж байгаа одоо надад бичсэн Facebook-ны хариуг одоо бичээ суужлаа. Энэ маань юу гэхээр нийтийн дэврийн үйл ажиллагааг гэр орол руугаа явуулж өгөөч. Яагаад энэ Мангэрт, Ширээн рүү 6 7 дугаар баг руу нийтийн дэврийн үйл ажиллагааг явуулах болохгүй байгаа юм бэ? Явуулахгүй бол та ер нь судлаа өгөө гэсэн хатуухан шүүмжлээсэн. Тэгээ би бол ер нь яг ажил хийж байгаа үйл юм болгон цаанаа мэдээж бэрхшээл зовлон байгаа. Энийг бас тайлбарж хэлсэн байгаа. Тухайлбал нийтийн дэврийн үйл ажиллагаа бол өнөөдөр 100% хөрөнгө оруулалтаар хийгдсэн учраас бид нар төрийн бодлогыг хатуу бариад иж бас болохгүй. Заавал та нар бидний энэ тогтоосон маршрутаар яв гэж тулган шаардаж бас болохгүй байдаг. Тэгэхээр ямар гарц гарсан гэхээр 4 сарын 1 хүртэл туршилтын хугацаагаар та нар өөрсдийнхөө энэ сонгосон маршрутаар яваад хаа. Тэгээд энэ маань амжилттай болоод үйл ажиллагаа маань үргэлжлэх юм бол гэр ороолын маршрутуудаа нэмж гаргая гэдэг ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа жишээд. За өнөөдрийн хувьд бол энэ өдөрлөгийн үйл ажиллагаа та бүхэн сая бас яг одоо ажил дээр норж танилцж үзлээ. Өдөр бид нар сар шинийн баярыг тохиолдуулаад Монгол Улсын гавьяа тамирчин Хөдөлмөрийн Баатар Дархан хотоос төрсэн Цагаан Баатар гавьяаттайгаа хамтран жил болгон 108 ахмадыг хүлээж авдаг энэ сайхан уламжлалтай. Тэгээ өнөөдөр энэ 108 ахмадаа хүлээж авч хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг өдөр 2 цагаас зохион байгуулахар төлөвлөж байгаа. Тэгэхээр таны саяны бас ярианд дурдгдсан бүтээн байгуулалтууд болоод за хийгдсэн ажлуудтай тэгээ дээрэс нь өнөөдөр болох үйл ажиллагаануудаа бид бас танилцж байна. Болгүй яг уу. Тэгээ бас өнгөрсөн жил хийгдсэн ажил 14 онд хийгч байгаа ажлынхаа талаар бас газар дээр нож танилцж үзвэл бас зүгээр болов гэж бодож байна. За ингээд үзэгчдээ та бүхэн нэвтрүүлгээ үргэлжлүүлвэл авч үзээрэй. За нэвтрүүлэг үргэлжлэлээр бид Дархан сумын засаг даргын орлогч Батбаятай уулзаад байна. Сайн байна уу? Сайн байна. Ажил нь сайн байна уу? Ажил тавлаг байна. Та бүхэн ажил тавлаг байна уу? Тавлаг байна. Тэгэхээр ажил сайн уу гэдэг нэвтрүүлэг явагдаж байгаа. Тэгэхээр Дархан сумын засаг даргын хамын газрын тухайд юуны төрөнд бас бүтцийн яриа тийм ээ. Мэргэжилтнүүд манаас яг ямар мэргэжилтнүүд ажиллаж байна? Танилцуул. Манай Дархан сумын засаг даргын хамын газраас туслах ажилчид дээс мэргэжилтнүүд нийлээд нэг 28 ажилтан болол хийж байдаг. За үүнээс бол 16 ажилтан бол мэргэжилтэнгүүд. За ингээ манай санхүүгийнхэн мал эмнэлэг үйлчлэлийн тасаг. За дээрээс нь Дархан сумын засаг даргын хамгийн газрын дэргэдэх иргэдэд үйлчлэх төв мөн хэвлэл мэдээллийн алба гэсэн одоо ийм одоо бүтц бүрэлдэхүүнтэйгээр бол одоо ажиллаж байна. За манай хамгийн газрын одоо энэ заланд бол манай тамгын газрын одоо үндсэн мэргэжилтэнгүүд бол ажилладаг. За тухайлах юм бол төсөв хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, за мөн статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, за дэд бүтэц үйлчлэгээ хариуцсан мэргэжилтэн, за байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, за нийгмийн одоо асуудал хариуцсан мэргэжилтэн гэхэд бол мэргэжилтнүүд бол энэ зааландаа болоод төвлөж сууж, за иргэдэд одоо төрийн үйлчлэгийг хөргөж ажилладаг байгаа. Энэ онд хийгдсэн ажлуудаас түрүүн засаг даргаас ярьсан л да. Цаг ашиглалтын тухай гээл. За тэгээд иргэдэд бас төрийн үйлчлэгийг бас хүнсрэтлэхгүй хүргэх тухайд гэж ярьсан л да. Энэ тухайд дэлгэрүүлж. Энэ өнгөрсөн оны хувьд манай тамгын газраас засаг даргын зүгээс тавьсан нэг томоохон бодлого бол ер нь төрийн үйлчлэгийг иргэдэд чирэгдэлгүй одоо хурдан шуурхаа хүргэх хэмжээглээ бас тодорхой ажлуудыг зохион байгуулсныг бас манай дахинчууд мэдж байгаа бах. За тухайлах юм бол манай багийн төвүүд бол сайнны цаггүй ажиллаж байгаа шүү дээ тийм ээ. За түүнтэй холбоотойгоор бас манай Дархан сумын засаг даргын тамгын газар бол дотооддоо одоо зохион байгуулалтаараа бас сайнны цаг бол ажилладаг байж байгаа. За манай мэргэжилтнүүд цайндаа явсан үед бол манай нэг давхарт байрладаг иргэдэд үйлчлэх төв дээр бол манай мэргэжилтэнгүүдтэй
мэргэжлүүдийн одоо ажилтай холбоотой мэдээллийг иргэдэд бол хүргэж ажилладаг байж байгаа. За ер нь бол бид энэ тамгын газрын ажилчдтай бол засчмын бол ийм хоёр шалгыг бол тавьж явдаг. За нэгдүгüүрт нь бол цаг ашиглалтын асуудал байж байна. За өглөө цагт ярих ёстой. За энэ бол төрийн ажил маань бол өөрөө төрийн ажил одоо энэ хөдөлмөр нь бол одоо энэ цагаар нормчлагддаг ийм ажил байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ажлын цагдаа бол бүтэн бүгд ажлын байран дээр байх ёстой. За энэ хугацаанд бол хариуцсан ажлаа бол цагийн менежмент зохион байгуулалтын хувьд бол зөв зохион байгуулж бол хийх ёстой гэдэг бол энэ шаардлагыг бол тавьж ажилладаг. За хоёр дахь нэг тавьдаг гол шаардлага бол мэдээж харилцаа ёс зүйн асуудал байж байна. За иргэдтэй айл болох зөв ер нь бол иргэн болгон бол аливаа асуудлыг өөрийнхөө өнцгөөс л ойлгодог шүү дээ, тийм ээ. За ер нь бол хүнд нэг асуудлыг нэг удаа тайлбарлаад өгөх, хоёр удаа тайлбарлах бас ойлгодог гэдэг юм уу. Хүн болгон бол өөр байдаг. За тэгэхээр энэ болгонд бол тухайн иргэний тэр харьцаа хандлагатай нь бол нийцүүлээд мэдээллийг бол өгч явах хэрэгтэй. Аль болох тухайн иргэнийг бол бухимдуулахгүй. За тухайн иргэний бол одоо тавьсан хүсэлтийг бол шийдвэрлэж ингэж бол гаргаж явах хэрэгтэй гэсэн бол ийм одоо үндсэн гол хоёр зарчмыг шаардлагыг бол тавьж ажиллаж байгаа. За тэгэхээр мэдээж дархан сумын тухайд бол сум хөгжүүлэлт сангаас бас баггүй ажил хийгддэг байгаа. Энэ оны тухайд юу хийгдэв? Ирэх одоо энэ ирж гарч байгаа онд маань юу хийгдэх вэ? Засгийн газраас бол сум хөгжүүлэх санд нэг жилдээ нэг 265 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бол олж ирдэг. Тэгэхээр энэ сум хөгжүүлэх сан маань бол өөрөө 2011 оноос хойш ажиллаж байгаа шүү дээ, тийм ээ. За ингээд 2012 оны аймгийн иргэдийн төлөөлөгчдийн одоо хурлаас сум хөгжүүлэх сангийн ажиллах журам болон за ингээд бүрэлдэхүүнийг бол шинжилэн өөрчилсөн байдаг. За ингээд энэ сум хөгжүүлэх сангийн журмыг бид бүхэн бол бас журамд өөрчлөлт оруулахдаа бол иргэдээс нээлттэй санал аваад за энийг нь бол засгийн газраас гарсан тогтоолын хүрээнд бол боловсруулаад ингэж бол батлуулсан байж байгаа. За энэ самбар дээр бол манайх бол энэ сум хөгжүүлэх сангаас яг ямар иргэд одоо зээл авсан хичнээн ажлын бай нэмэгдсэн гэдэг бол бүх мэдээллүүд нь байдаг. За 2013 хувьд бол сум хөгжүүлэх сангаас нийтдээ нэг 225 одоо иргэн аж ахуйн гэж байгууллагууд бол зээл авсан байж байгаа. За үндсэндээ бол 11 оноос хойш бол бид бүхэн Дархан сумынхаа 317 иргэнд нийтдээ нэг 700 орчим сая 700 сая орчим төгрөгийн бол ийм бол зээлийг бол олгосон байж байгаа. За энэ комисс маань бол энэ сум хөгжүүлэх сангаас хэрэгжүүлж байгаа одоо энэ төслийг сонгон шалгуулахаас гадна яг одоо энэ зээл авсан иргэд маань ажлын байрны нэмэгдүүлэх чиглэл болон за энэ одоо зээлийн үр дүн одоо яг газар дээр ямар байдалтай байгаа юм бэ гэдэг бол бас судалгааг ингээ хийгээ явдаг. За мөн одоо ингээ Дархан уул аймагт зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн худалдаанууд бол бас мөн сум хөгжүүлэх сангаас зээл авч үйл ажиллагаагаа явуулж байгаа иргэдийнхээ одоо хийж байгаа бараа бүтээгдэхүүнийг сурталчлах худалдан бодлуулах бол бас чиглэлээр хамтарч ажиллах их мэт бол ажлуудыг бол хийж байгаа. За энэ 14 оны хувьд бол засгийн газраас орж ирэх бол санхүүжилт нь бол орж ирэх байж байгаа. За ингээ санхүүжилт орж ирсний дараагаар бид бүхэн за нээлттэйгээр хэвлэл мэдээлэл хэрэгслээр бол сараа тарааж бол нээлттэй сонгон шалгуулах ажлыг бол зохион байгуулахад бол төлөвлөж ажиллаж байна. За ингээд бидний амдгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Үзэгч та бүхэнд Дархан сумын засаг дарганы хамын газраас ажил санал нэвтрүүлгийн тусаа дугаар хүрч байна. За үзэгч танд хүрж байгаа ажил санал нэвтрүүлгийн маань үргэлжилсээр бид Дархан сумын засаг дарганы хамын газар дарга болдоо тартай уулзаж байна. Ажил үйлсэн сайн байна уу? Сайхан үйлдэж байна уу? За ажил бол сайн байна. Та бүгд сайхан үйлдэж байна уу? Үйлдэж байна. Тэгэхээр энэ жил онд бол Дархан сумаас бас хэрэгжиж ирүүлсэнийг ажил бол иргэдэд үйлчлэгээ үзүүлэх төв байгаа. Энэ төвийн тухай та бас дэлгэрүүлээч. Яг иргэдэд хүрч үйлчилж чадаж байна уу? За энэ засгийн газраас бишүүлж байгаа үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд үйлчлэх төвийг бол байгуулалтаа иргэдүүлэх төвөөр бол одоо манай Дархан сумын нийт иргэд маань одоо Дархан сумын засаг дарга түүний тамгын газраас одоо хэрэгжүүлж байгаа нийт ажлуудыг бол одоо дэлгэрэнгээр ил тод хүссэн хэмжээгээр авах боломжийг нээж өгч байгаа. Манай энэ иргэдэд үйлчлэх төв маань одоо 2013 оны 5 дугаар сарын нэгдснээс хойш одоо нэлээд иргэд маань одоо Дархан сумын иргэд маань нэлээд мэддэг болсон. Нэлээд одоо өөрсдийнхөө одоо санал хүсэлтүүдийг мөн одоо хэрэгжүүлж боломжтой аяллуудыг болоод нэлээд энэ утсаараа ирүүлдэг. Өнгөрсөн оны тухайд 1200 гаруй санал ирж байна гэж өдөр дунджаар 10 орчим иргэд саналаа ирүүлдэг гэж бас ярьжсэн л та. Тэгэхээр ер нь иргэд ихэвчлэн саналыг хэлж гинөө эсвэл шүүмжлэлийг өгч гинөө. Ер нь бол одоо санал нэлээд бол ирдэг. Гэтэ бас мөн ялгаагүй одоо манай орон нутгийн хэмжээнд хийж байгаа аяллуудыг шүүмжлэх
мөн одоо төрийн албаа агчдын талаар бол гомдлууд бол ирдэг. Тэгэхээр энэ бол ер нь бол бид нэр яг ялгааслаа үзэх юм бол үндсэндээ бол сандлыг одоо ер нь орон нутгийн хөгжлийн талаар одоо цаашдаа ийм аяллуудыг хийх нь хвшилтэй юм байна. Одоо мөн одоо хөгжүүлж одоо хийж байгаа хэрэгжүүлж байгаа аяллуудыг бол одоо тэр нь одоо сайн болж байгаа тэр нь болохгүй байх гэсэн шүүмжлүүдийг бол илээд бол шүүмжлэл сандын инженерүүд нэлээ ирүүлдэг. Тэгээ энийг бол бид нэр ажил хэрэгтэй тусгаад мөн тэр ирж байгаа сандлуудыг бас эренбэлж үзээд дахиад энэ дээр бид нар газар дээр нь очиж үзээд тийм ээ. Тэгээд одоо энэ хэлүүд болж гин үү тэгвэл тэр алдаа төвтлөө аргаад бол тэр дахиад тэр ажлуудыг бид нэр бас давтахгүйгээр алдаа хийхээр хийж байгаа. Тэгэхээр бол иргэдэд ирж байгаа сандлууд бол үнэхээр энэ одоо төрийн ажилд бол үнэтэй сандлууд гэж бол бид нэр үздэг. За таны ажилд амжилт хүсье. Тэгээд ийшээгээ бас мэрэгжилтэндээ уулзнаа. Тэгэхээр иргэдэд үйлчлэх төвийг зориод ирж байгаа иргэдийн тухайд бас ямар өшөөд ямар үйлшээ авах боломжтой байна. За манайх яг гэнээр ажлын байр харах тийм машиныг байрлуулсан байгаа. Сумын яг манай өрөөнд бол байгаа. Манайхаар дамжуулж жолоон гарснаас хойш 2 хүн ажлын байртай болсон байгаа. За тэнд байгаа тийш авчих. За энд байрлуулсан байгаа машинаар дамжуулаад за энэ нийт 21 аймгийн нийт бүх ажлын байр байгаа. Яг одоо зарлагдсан байгаа. Дархан гэхэд за дархан одоо яг хамгийн сүүлийн байдлаар байгаа одоо ажлын байрны чагсаалтанд одоо харагдаж байна. Он гарснаас хойш хэрэг одоо ч нэг 10 идэл хонж ирж энэ хооронд бол 2 хүн ажилтаа болсон гэсэн. Тийм 2 хүн ажлын байртай болсон. Манайхаар уцтаж талархлаа ирүүлжсэн л да. Эндээс гадна одоо бас хүмүүсээ хүнээ хүлээх очор дугаараа хүлээх хооронд манайхаас уцгүй Wi-Fi интернеттэй. За энд байрлуулсан бас дэлгэцэн дээрээс хүмүүс одоо чөлөөтэй интернетэд холбогдох боломжтой байгаа. Ингээд бол эсвэл өөрсдөө гар утсаар Wi-Fi-д орж болно. Тийм Wi-Fi-д орж болно. Ажлын байрны мэдээлэл авч болно. Ер нь бол ямар ч чиглэлээр асуултыг асууж болно л доо манайд. Иргэдээс ер нь мессежээрийг санал ирж гинөө, утсаар ирж гинөө эсвэл Facebook, Twitter-ээр ирж гинөө. Утсаар л нэлээд дуудлагад за мөн биеэр бас хүмүүс зорж нэлээ хэрж байна. Мессеж бас энгийн тарифаар тооцогдож байгаа учраас Mobicom-ийн хэрэглэгчид бас төлөвлөхөө илүү мессежийг ирүүлж байна. Иргэдийн зүгээс ерөн саналаа хэлэхдээ за утсаар ярихдаа хэр бухимдалтай ханддаг вэ? Шүүмжилж байгаа хүмүүс бол бухимдалтай ханднаа. Мэдээж шүүмжилж байгаа учраас айгу бачимстай уцдаг хүмүүсээс нэлээд их байгаа. За талархлыг ирүүлж байгаа. Бас ганцхан шүүмж бас манайхаар уцтаж хэлээд идэггүй л дээ. Одоо орон нутгийн тэгж бүтээн байгуулалттай холбоотой талархлуудыг бас нэлээд их ирүүлдэг. Тийм. Ажил сайн уу гэд нэвтрүүлэх юм нэр тийм ээ. Тэгэхээр ялангуяа дархан сумын ажил сайн байгаа эсхийг бол иргэдэд үйлчлэх төв рүү хандаж байгаа иргэдээс бас харж олно тийм ээ. Тэгэхээр мэрэгжилтийн тухайд ер нь иргэд ямар хүн хандлагатай байна, сайн байна гэж байгаа юм уу? Яг юу гэж дүгнэж байгаа харагдаж байгаа. Одоо нэг шийдэгдэж байгаа ажлуудаас шалтгаалаад бас хүмүүс одоо нэг харьяалах дээжтний байгууллагад бид нар одоо ирсэн гомдлуудад дамжуулан тухайн байгууллага маань бас нэг ажилтан төлөвлөгдсөн бас ажил биш болохоор хугацаа алдах ч юм уу тийм иргэдийг бас нэлээд хүлээлгэх тийм одоо магадлал өндөр байдаг учраас тэрнээр хүмүүс одоо хоног хугацаа их алдж байна ч гэдэг юм уу эргээд хариу өгөхөд жоох удаашралтай байна гэсэн тийм гомдлуудыг бас ирүүлдэг л дээ. Бүтээн байгуулалт сэтгэл. Тийм бүтээн байгуулалт дээр бол сэтгэл хангалуун. Одоо манайх бол харьцан одоо нийтийн эзэмшлийн орон сууцны гадаа байгаа газрыг чөлөөлж ихэвч чөлөө цагаа зөв боловсрон өнгөрүүлэх тийм саадыг барих, за хүүхдийн тоглоомын талбай барих ч юм уу тэгж байгаа учраас иргэдээс бол талархлууд сүүлийн үед бол нэлээд их ирж байна. Ажилтан амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр 2013 онд дархан сумаас бас нэг хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын нэг бол бас сумын тамгын газар дээр байрладаг хурлын зан хэмээг бол шинжилэн засварлаж тогтчулсан байгаа. Тэгэхээр энэ ажил бол бас ялангуяа энэ хурлын танхимд бас ирж шинжилснээс нь хойш ирсэн хүмүүс бол мэдж байгаа бах өмнө нь ямар дүр зурагтай байсан, одоо ямар болсон танхимд орой тэгээд танхимдаас үйл ажиллагаа явагдаж байгаа шиг байна. Тэгээд зэрэг хамтдаа амжилтуудаас гадна хүмүүсээ сэтгэл нийтэд ажилласан. Тэгээд ахмад төрөөр надад ярьж байгаа. Тэгэхээр хурлын танхимын тухай та бас байна. За манай дархан сумын засгийн тамгын газар Монгол улсын хэмжээнд бас нэлээд томоохон сумын хэмжээний хувьд бол бид нар бас энэ хурлынхаа танхимыг бас нэлээд энэ 13 онд бол зорилт тавина шинжилээ. Мөн одоо энэ сүүлийн үеийн одоо технологид нийцсэн одоо бүх хуралд зөвлөгөөнд оролцож байгаа нийт иргэд мэн одоо болцоотойгоор одоо өөрийнхөө хүссэн сантаар одоо санд одоо илэрхийлэх төвшөнд нь хүргэе гэдэг байдлаар зорилт тавина бол одоо энэ хурлынхаа танхимын жил бол зохион байгуулж ажилласан байж байгаа. Илүү ах уу
бүгд тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон. За дээрэс нь онлайн түвшинд бас үйл ажиллагааг явуулах боломжтой. За тэгээд дэж харах юм бол ширээ сандлаас өгсүүлээд бас үзэгч та бүхэнд бас ямар өөрчлөгдсөн харагдаж байгаа гэж бодож байна. За үзэгчдээ Дархан сумын засаг даргын хамгаалалтын газраас үзэгч та бүхэнд бэлтгэн өргөж байгаа ажил санааны нэвтрүүлэг маань үргэлжилсээр яг одоо бид өргөө баг дээр ирчихсэн байна. Тэгэхээр өргөө багийн тухайд бас эх онд бол жишээ харгал болоход төлөвлөгдсөн байгаа тийм ээ. Тэгэхээр энэ багийн тухайд өшөө ямар ажлууд хийгдсэн байгаа гэдгийг илрүүлээч. Тэгээ юуны түрүүнд 2013 онд хийгдсэн ажлуудаас бас дурдхан зүг байх гэж бодож байна. Тухайлбал яг одоо бидний харж байгаа шиг 45-25 хэмжээтэй хүүхдийн тоглоом ээж бүрэн талбайг Дархан суманд өнгөрсөн жил орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр 6 тоглоом талбай хийсэн. За тэр дотроо бол ялангуяа гэр хороолт анх удаа юм хүүхдийн тоглоом талбай хийснээр зөвхөн Дархан төдийг бас улсын хэмжээнд яригдах юм хүүхдийн жишг тоглоом талбай болсон. За одоо бидний харж байгаа талбай бол Дархан сумын өргөө багийн нутаг төсвөр дээр байрлаж байгаа энэ өнгөт хорооллын хүүхдийн тоглоом талбай. Тэгээ энэ хүүхдийн тоглоом талбайг яагаад бид ингэж их 25-45 гэж их том төлөвлөж зорж ингэж хийсэн бэ гэдэг нь хэд хэдэн ач холбогдолтой. Тухайлбал урд нь бид нар бол олон удаагийн олон жилийн ажлаас харахад бол хүүхдийн тоглоомын талбай гэхээр тоглоомнуудыг зүгээр нэг 5-6 тоглоом суурилбал хайчдаг. Тэр нь буцаад авц зогсоол нөгөө тоглоомч бидэгдэхгүй авц зогсоолд бидэгдэхгүй ингээ холдчихдаг. Тэр энэ удаагийн тоглоомын талбайг бид нар хашаатай хийж ногоон байгууламжид авц зогсоолуудыг ялгаж салгаж өгье гэдэг энэ зорилгоор хийсэн. За нөгөө нэг ач холбогдол нь бол энэ орон сууцны хорооллын дотор энэ 25-45 хэмжээтэй талбайг зааглаж байгаа нь өөрөө иргэдэд энэ газрыг шууд эзэмшүүлээд өгч байгаа гэсэн үг. Тий, нийт эзэмшлийн талбайг. Одоо ингээд тоглоомын талбайтай байгаа талбайг бол хэн нэг ирэх мэдлэлтэн бол автогараж юм уу эсвэл барилга байгууламж барихаар хөөцөлдөхгүй лав гэж ойлгож байгаа. За өргөө багийн хувьд бид нар эх онд энэ эх он 2014 онд бол жишг хороол болохоор төлөвлөж байгаа. 21-22 дугаар хороол. Тэгээ яагаад 21-22 дугаар хороолыг сонгосон гэдэг нь өөр учиртай. За 22 дугаар хороол бол манай төмөр зам буюу яг Дарханы одоо автовокзалаар үйлчлүүлээд Дарханд ирж байгаа иргэдийн яг нүүр болсон хороол. Манай маш олон иргэд энэ 4 дугаар угаар дамжиж босхоны гэр хорооллын баг руу төмөр замаар үйлчлүүлж явдаг. Тэр энэ нүүр болсон энэ хороол тэгэд бараг л анх одоо Дархан хот үүсгэд бий болсон энэ хорооллыг одоо засах зөв юм а гэдэг шийдвэр гарсан. За өргөө багийн хувьд бол энэ 21 дугаар хороол өөрөө социализмын үед хамгийн сүүлд баригдаж хагаад дутуу баригдаад орогдсон хороол. Тийм учраас энэ хорооллын нөгөө төлөвлөлт авт зам гэрэлтүүлэг явгууны зам нь ерөөсө баригдаагүй. Одоо яг бидний харж байгаа энэ сүүлийн 2-3 блок бол хамгийн сүүлд одоо хувийн хвшлийнхэн хөрөнгө оруулалт хийж одоо босгосон блокууд шүү дээ. Тийм учраас энэ өөрөө энэ нөгөө яг хотын төлөвлөлтөнд орохдоо дутуу орогдсон энэ хороолол нь өөрөө өнгөт гэж нэрлэгддэг. Дарханчууд одоо бүгд мэдж байгаа шүү дээ. Өнгөт гэхээр л нэг муухай хороол гэдэг юм шиг боддог. Тэгвэл энийг жинхэнэ утгаар нь өнгөтэй хороол, өнгөтэй өдтэй сайхан хороол болгоё гэдэг энэ зорилгоор бол энэ хоёр хороолыг сонгосон. За энэ жилийн хувьд бол энд явгууны зам, гэрэлтүүлэг, авц зогсоол, байр болгоны өмнө хүүхдийн тоглоомын талбай гэдэг маш олон зүйлүүд төлөвлөгдөж байгаа. Хийхээр төлөвлөж байгаа. Энэ мэтчлийн бүтээн байгуулалтыг бол эх оннуудад Дархан сумаас нэлээд их төлөвлөсөн байгаах. Нөгөө хүнээр арих юм бол төрөөш нэлээд зузаан байгаа тийм ээ. 2014 онд Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2.8 тэрбум төгрөг хуваарлагдсан байгаа. Тэгээ энийгээ бид нар оны өмнө иргэдийн хурлаараа хилцүүлж хаана ямар хөрөнгөө байршуулах вэ гэдэг зүйлээр нэг бүрчлэн ярилцаж хурал маань бол одоо бараг 14-5 цаг хурлаж шийдвэрээ гаргасан. Тэгэхээр засаг дарга бол иргэдийн хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажилладаг субъект. Тэгээ бид нар бол ерөнхийдөө бол бодлогоо танилцуулаад иргэдийн хурал маань хүлээж авч одоо шийдвэрсэн учраас бол энэ өнгөт хороолд маш олон зүйлийг хийхээр төлөвлөж байгаа. Бид нар одоо тэнд харагдж байгаа 17 дугаар байшин гэдэг энэ зам дагуу байшингууд байгаа. Нэгийн А, Б гэсэн байрнууд байгаа. Энэ байрны фасаднууд будагдана. За өшөө би нэг зүйлийг бас хэлмээр санагдаж байна. Одоо сүүлийн үед манайхны их ярьдаг зүйл бол дахин төлөвлөлт гэж их ярьдаг болсон. Тэгэхээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төслийн ажлууд бол энэ жилд 1, 2, 3 дугаар баг дээр хийгдэж эхэлх юм. За 15 дугаар багийн мангартын хэсэг байна. Мангартын хэсгээр бид нар инженерийн шугам хэмжээ дахин оруулах. За 1, 2, 3 дугаар баг дээр бол цэвэр усны шугам оруулах энэ төлөвлөгөөнүүдийг хийлгэж байгаа. За энэ өргөө багийн хувьд жишээ нь бидний энэ урд харагдж байгаа энэ автогараж байгаа. Барагд одоо дахиад нэг хороол босох дайны том автогараж харагдж байгааз. Тэгээ урт энэ бол иргэдийн маш олон шүүмжлэг дагуулдаг. Яг хотын төвдөө ийм сайхан газар ингээд автогараж байрлуулсан гэдэг. Тэгээ бид нар сая өчигдөрхөн бид нар яг албан даалгавар мутарлсан. Энэ албан даалгавраар бол энэ дахин төлөвлөлт хийж байгаа жишг хороололд танаа энэ байгууллагын Шар нур гэдэг компани хла. Тэгээд энэ байгууллагын хамт олонд хандаад энэ байгууллага дахин төлөвлөлтөнд оруулаач. Хорооллын хэмжээнд одоо хорооллоор төлөвлөж дахин төлөвлөлтөнд оруулаач гэдэг албан даалгавар өргүүлсэн байгаа. Тэгээд өдрөдгүүд танаас уулзахаар хүсэл тавьсан байгаа. Өдрөдгүүд бол энийг хүлээж авна гэж би итгэж байгаа. Тэгээд энийг гэх юм бол энэ гаражийн хэлбэрийг одоо болоод орон сууцны өндөр хороол болох ийм шаардлагыг өргүүлж ажиллаж байна да.
Түрүүн бас иргэдэд үйлчлэх төвийн мэрэгжлийн ярьж ирсэн л та. Иргэдээс хамгийн их талархалтай хандаж байгаа зүйл нь бол нөгөө нийтийн эдэмшлийн талбайг өөрсдийнх нь мэдлж шилжүүлээд за нөгөө зориултын бусаар ашиглагчийн үйл ажиллагаа таслан зогсоож байгаа тэр маш их иргэдийн талархал ирж байна гэж байсан. Тий, өнгөрсөн онд жишээлбэл бид нар 5 газар за 6 газар гэж нэлж бол хамгийн сүүл 4-р сургуулийн гадна талын талбайг чөлөөлсөн. Газрыг иргэдийн саналын дагуу яг нийтийн эзэмшлийн зам талбайг зориулт бусаар ашиглах гээд байна. Барилга байшинлуулж барих гээд байна гэдгийг бойлуулж холбогд халбан тушаалангууд нь өсөлт өгүүлж өчнгөө болгосон. Тэгээ энэ жил бид нар тэр газруудаа яг энэ өнөөдрийг харж байгаа шиг хүүхдийн тоглоом талбайгаар төгчүүлэхээр төлөвлөж байгаа. Тухайлбал 39-р байрны гадна талын талбай байна. 5-р огийн 22-р байрны биш 2-р жараа айлын гадна талын талбай байна. За мөн 4-ийн 5-р ашингийн голын одоо хүүхдийн тоглоомын талбай авах жишээтэй. Энэ 3 газрыг бид нар нодлон чөлөөлж чадсан. Энэ жил бид нар тэнд орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр одоо бодлогоор зориуд хүүхдийн тоглоомын талбай болгож хөгжүүлэхээр зорж байгаа. За түрүүн би дасгалгаандаа байхдаа нэг яриаг зориуд одоо зохон тэмдэгсэн. Тэр нь юу гэхээр энэ 2014 онд бол багийн хөгжлийг дэмжих нөгөө талаараа багийн засаг дарга нарыг анхаарчны нэгжийг баг дээр ажиллах тэр шаардлагыг тавьж ажиллана гэж. Тухайлбал одоо бүхэл юм сайн муу бүгд л байгаа. Бидний нэг хороол дотор ингээл харагдахад ил задгаа хог хаягдл их байгаа. Тэгэхээр энийг яг төрийн зүгөөс шаардах хэвээр албан тушаалт нь өөрөө багийн дарга иргэдийн хурал маань байгаа. Сөөх маань байгаа. Тэгэхээр энэ болгоныг бид нар бол баг дээр нь шаардлага тавьж одоо жишээлбэл дарга бол засаг дарга бол нэг сард 3-4 багийг сонгож аваад бүх газраар нь тойроод болон тохоо болгоныг нэгжиж гэж. Тэгээ танаа баг дээр тэр болохгүй байна. Тэр хогоо зайлуулчих. Бид нар боломжийг хангаж өгье. Дуудлага өгөх юм бол бид нар нийт аж ахуйд ачуулж өгье. Хамгийн гол нь та шаардлага тавьж ажил гэдэг ийм шаардлагыг багийн засаг дарга иргэдийн хурлын дарга нарт тавьж ажиллахаар 2014 онд төлөвлөж байгаа. Энэ маань үр дүнгээ өгнө гэж бас бид нар итгэж байгаа. Одоо могоо жил улирч байна тийм ээ. Тэгэхээр могоо жилийг монголчууд бэлэгддэг. За баячхын бэлэгдэл гэж үзэх нэг хэсэг байна. Эрүүлгийнхээ бэлэгдэл гэж үзэх хэсэг байна. Дархан сумын тухайд юу ямар жил болов? Дархан сумын тухайд би одоо олон зүйлээр илэрхийлж хэллээ. Иргэдийнхэн саналыг сонсож иргэдийнхэн санал дээр тулгуурлаж ажиллаа хийсэн ажлын баялаг сайхан жил боллоо л гэж одоо хэлмээр байна. Дүгнэмээр. Эцсийн дүгнэлтийг бол ард түмэн гарах ёстой гэж одоо дахин хэлэх зүйтэй баха. Манай сум нэр бусад орон нутгийн сумуудыг бодоход илүү баялагтай, илүү баян сум тийм ээ. Тэгэлгүй яг Монгол улсын хамгийн том сум гэж нэрлэж байгаа. Сум гэж нэр нь өөрөө одоо багтсан гэх юм уу да тий. 75 мянган хүнтэй сум гэж одоо Монгол улсад жишээ нь байхгүй. Сэлэн Эрдэнэтийн Баян өндөр сум манай хоёр ордог. Энэ статус нь өөрөө таарахгүй байгаа. Жишээлбэл бид нар одоо сум гэдэг нэрээр бол тамгын газрын ажилтан албан агч нар бол 3-4 хилт сайгналагийн ажлыг дангаараа хариуцдаг байх жишээт. Тэгээ энэ маань өөрөө нөгөө юм болгонд хурж ажиллахгүй байх юм боломжийг бүрдүүлээд байгаа. Тухайлбал маш олон иргэд юм уу төрийн байгууллагууд багийг дандаа шүүмжилдэг. Нэг шүүмжилдэг юу гэхээр багийн дарга үүрэгтэй учраас багийн даргын ажлыг хариуцах хэрэгтэй гэдэг. Гэтэл манай баг дээр чинь 3 хүн байдаг. Багийн засаг дарга зохион байгуулагч нийгмийн ажилт. Тэгэхээр энэ улсууд чинь маш олон хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллана гэдэг дээр бол үнэхээр биеийг гүйцэтгэх бас нэг тийм тал бий. Энэ жилийн жишг хорооллын хувьд бол бид нар хэд хэдэн зүйл хийхээр төлөвлөсөн гэж ярьсан тийм. Тухайлбал бид нар одоо яг энэ зам дагуу байгаа нэгийн А, нэгийн Б энэ 17 дугаар байрны басаад гадна талын засварын ажил хийн. За мөн одоо тэр цагаан машин явж байгаагаас ингээд наашаа огт зам байхгүй хороолын. Тэгэхээр энд хороолын автозамын явган хүний замын өөргөн яг одоо анх яаж төлөвлөсөн тэр төлөвлөлтийн дагуу зохион байгуулж хийя гэж одоогийн байдлаар төлөвлөж байгаа. За одоо бидний энд харж байгаа энэ хүүхдийн тоглоомын талбай байгаа. Энийг одоогоос 4 жилийн өмнө одоо манай нэг хэсэг залуучуудаа санаачил зохион байгуулж хийжсэн. Тэгээд одоо өнөөдөр бас л эвдэрсэн зарим тоглоомнууд байхгүй болсон юм зүйл харагдаж байгаа. Тэгээ энэ тоглоомын талбайг бид нар энэ байршлыг ингээ харахад өөрөө өндөрлөг хэсэгт байгаа. Тэр энийг газар дагуур гаражтай хүүхдийн тоглоомын талбай болгоё гэж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан. Гэхдээ нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Энэ дэр иргэдийнхэн санал авгүй чухал. Одоо бол бид нар төлөвлөсөн байгаа. Тэгэхдээ иргэдийнхэн саналыг авна. Иргэд нь энд газар дагуур гаражтай дээр тоглоомын талбайтай байна гэж зөвшөөрөх юм бол хийн. Зөвшөөрөхгүй бол энийг одоо хуучин тоглоомоор нь тохижуулаад ажиллахаас өөр арга байхгүй. Дараа гаражтай дээр тоглоомын талбай байдаг энэ туршлагыг бас судалж үзсэн үү? Энийг Улаанбаатар хотод бол одоо сүүлийн үед ерөөсө орон сууцны хамгийн тулгамжийн асуудал бол автогараж байна шүү дээ. Гадна талаа зогсоол байхгүй. Тэгээ нөгөө талаараа тоглоом байгаа. Тэгэхээр энэ хоёрыг зогсолбор барих асуудлыг энэ жил хуучин хорооллын 16 дугаар баг дээр бид нар туршилтаар хийж үзлээ. За яг дүүн нь бол өнөөдөр тоос гараагүй учраас зөвхөн авч зогсоолын ашиглалтанд ороо тоглоомын талбай нь хийгдэг байгаа. Гэхдээ иргэд нь өөрсдөө зөвшөөрсөн тэрийг. Иргэд нь зөвшөөрөөгүй газар цуцлсан асуудлууд байгаа. 4-4, 4-5 гэх жишээ нэ. Тэгэхээр энэ жил бол жишээ нь бид нар 14 онд 3 газар төлөвлөсний нэг нь өөрөө энэ.
Тэгээ одоо манай энэ өргөө огийн орсон суугчдаас саналын нэг бүрчлээ аав. Тэгээд одоо 70-аас дээш хувийн зөвшөөрөл одоо энэ дээр 70 зогсоолтоо дээр тоглоом амтал байгуулах боломж нь бүрднэ л гэсэн үг. Түрүүн таны бас ярианд дурддажсэн нөгөө гэр орооллын хүүхдүүдийг бас тоглох боломжоор цөлөө цагаа өнгөрүүлэх боломжоор хангаж эхэлсэн ингээд энэ санаа бас их иргэдэд хүрсэн болов уу гэж бодож байна. Анх санааг яаж гаргав? Дархан сумын 7 дугаар өгийн дарга цэр нийтмэн дарга өөрөө гэр хороолд энэ соёл амралтын хүрээлэн бий болгож газраа төлөвлөсөн байна. Тэгээ газраа бид нар танилцуулсан өөрийнх нь төлөвлөгөөгөөр тэнд маш том одоо зөвхөн одоо шинэ дархны шинэ ороллууд одоо дархан 50 миний Монгол гэж цэцэрлэг төрөлн байгаад яагаад гэр хороол байж болохгүй гэдэг санаа гаргасан. Тэгээ энэ саналыг бид нар хүлээж авч дэмжиж өнгөрсөн онд эхнийх нь хүүхдийн тоглоомын талбайг барьж эхэлсэн. За одоо бол баг маань өөрөө үргэлжлээд төлөвлөлтийн ажлуудыг хийж байгаа. Энэ маань бол цогц хүүхд залуучуудын соёл амралтын төв болохоор төлөвлөгдөж байгаа. За энэ жилийн үед бид нар 1 2 3 дугаар баг дээр энэ хүүхдийн тоглоомын талбаануудыг бас үргэлжлүүлж барихаар төлөвлөж байгаа. За ингээд бидэнд хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Үзэгч танд хүрч байгаа ажил санаа нэвтрүүлэг үргэлжилж байна. За нэвтрүүлэг үргэлжилсээр бид яг одоо Дархан сумын 13 дугаар багийн төв дээр ирчихсэн байна. Тэгэхээр энэ баг бол бусад багуудад хийгдсэн маш олон ажлууд байгаа. Энэ тухай мэдээллийг бидэнд Дархан сумын засаг даргын орлогч Батбаяр хүргэх болно. Ингээд дотгошоо орцгоё. За 2013 онд манай Дархан сумаас санаачлан хийсэн томоохон ажлын нэг нь бол төрийн үйлчлэгийг иргэдэд хүргэх зорилгоор одоо багийн төвүүдийг одоо баг дээр нь бас авчирсан юм бол ажил байж байгаа. За 13 онд бид бүхэн 6 багийг яг багийн төв дээр нь өөрийн байртаа болгосон. Зүгээр яг төрийн байгууллага талаас нь бол энэ нь бол хүндрэлтэй. Яагаад гэх юм бол одоо усгал заслал дээр мэдээж одоо ус дулаан, захилгаан гэх мэт одоо тогтмол заслууд бол нэмэгдэж байгаа. Гэлээхтэй бол энэ багийн төвнүүд иргэдийнхэн донд ирснээр бол тухайн багийн иргэдэд төрийн үйлчлэгийг цаг алдалгүй одоо хурдан шуурхай хүргэх бол бас ийм давуу талууд бол бий болсон. За мөн дээрээс нь бол манай энэ багийн төвүүд дээр бол манай багийн иргэдийн нийтийн хурлын дарганууд бол тусдаа өгөө. За ингээ багийн иргэдийн нийтийн хурал маань бол бас бие даасан үйл ажиллагаа явуулах ийм боломж бололцоог бол бас хангасан ийм бол онцлог ажил болсон. Иргэд юу нэрхэн ямар хандлагатай байна? Мэдээж бол иргэд энэ ажилтаа бол сайшаалтай байж байгаа. За учир өндөө гэх юм бол өмнө нь бол одоо багийн төвүүд маань нэг байран дээр одоо олон баг байдаг байлаа шүү дээ, тийм ээ. За энэс шалтгаалаад бол тухайн одоо иргэд төрийн үйлчлэгийг авахын тулд одоо унаагаар явдаг, цаг алддаг одоо ийм асуудлууд бол маш их гардаг байсан бол одоо өнөөдөр бол яг тухайн багийнхаа нутагт дэвсгэртээд ирээд тухайн баг дээр ирээд одоо төрийн үйлчлэгийг бол авч байгаа. Ерөн зүгээр яг одоо бол биднээс ирэх одоо энэ 14 онд бол төлөвлөж байгаагаар бол бид 9 дугаар багийг бол бас өөрийн багийн төвтэй болгох ийм бол асуудлыг бол шийдэхэд бол ажиллаж байгаа. За газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бол ингээд юу тухайн багийн төвийг барих одоо газрын асуудлыг бол шийдсэн байж байгаа. За үндсэндээ бол 18 багаас за 2 баг маань бол яг одоо өөрийн байргүй одоо тухайн багаас бол хол байна гэсэн үг. Энэ нь бол 7 дугаар баг, 9 дугаар баг. За бусад одоо багууд маань бол ингээд яг тухайн одоо хариаллынхаа нутаг дэвсгэртэй үйл ажиллагаагаа явуулдаг болсон гэж бол ойлгох хэрэгтэй. За баярлалаа. Тэгэхээр ийшлнэ. Багийн иргэдийн нийтийн хурлын дарганар маань багийн төвтэй болсноор бас тогтмол ажиллах боломжтой болжээ. Ингэснээр ямар үр дүн гарч байгаа бэ? Тэгээд юу бас тантай мэдлээ. Сайн байна уу та? Сайхан үйлдэж байна уу? Сайхан үйлдэж та нар сайн явж байна. Ажил сайн байна. Ажил сайн уу? Сайн. За, ажилд их өөрчлөлт орсон байна. Тэгээд багийн иргэдийн төвтэй болсноор иргэдийн нийтийн хурлын зүгээс ажил хийх боломж бохолцоо ямар болов? Иргэдийн зүгээс ямар хандлагатай байна? За манай аймгийн захиргаа, сумын захиргаас одоо засаг даргын газраас багуудыг одоо өөрийн бие даасан төвтэй болгосон одоо ажил төрөлж явуулж багийн иргэдэд одоо төрийн үйлчлэгээ өргөхөд маш чухал болсон. За манайх ингээд багийн төвтэй болоод энэ 28 дугаар байшинд. За ингээд сүүлдээ одоо энэ том зааланда иргэний танхим байгуулад ингээд одоо дөнгөж ажиллаа эхлээд байж байна. За энд бол иргэд одоо санал өгсөөр нь төрийн одоо ажил одоо ямар явж байна, юу хэрэгтэй байна, яамаар байна гэдгийг болно. За энэ төрийн одоо энэ мэдээлэл сэтгүүлүүд орон нутгийн одоо удирдлагын сэтгүүл одоо төрийн мэдээлэл сэтгүүлийн онд багууд одоо өнгөөх юм гэлээ. Тэгэхээр төрөөс гарч хууль тогтоомж иргэд ирж одоо энд уншиж болно. За санал бодлого хэсэгчлээ одоо суугаад саналаа бидэнд хэлээд бид энэ одоо цааш нь албатаа зур дамжуулаад шуурхай шийдвэрлэж болно. За өнгөрсөн одоо багийн иргэдийн нийтийн хурлаар хэлцээ асуудлуудын материал ингээд байж байна. За энэ үедээ танилцаад одоо байхгүй байсан юу ярьсан. Би ийм ярьсан, энэ яаж биелж байна одоо бас саналаа нэхэж
биднийг одоо бас ажиллаж авах юм болцоо бүрдэж одоо заалт ангинтай болсон одоо сайшаалтай сайхан байна. За энэ дээр бол иргэдийн гол саналыг авч иргэдийн төрийн ажилд сайн оролцож, идэвхтэй оролцож төр иргэдийн холбоог сайжруулж аймаг орон нутгаас өрөөс хийж байгаа ажил иргэдэд хүрч одоо бүх багийн иргэд сумын иргэд хүрч тэрүүнд иргэд одоо бас идэвхтэй оролцдог ийм нөхцөлийг бүрдүүлэхэд бас төлөвлөстэй болж байна гэж үзэж байгаа. За ажилтны амжилт хүсье. За баярлалаа. За ингээд бид сая иргэдийн нийтийн хурлын даргатай ярьсан бол одоо 13 дугаар багийн засаг даргатай уулзж байна. Сайн байна уу та? Ажил нь сайн уу? Ажил сайн. Та бүхэн ажил сайн уу? Сайн байна. Тэгэхээр Дархан сумын засаг дарганы хамгийн газар ер нь Дархан сумын ажил үйлчлэгээ сайн байна уу гэдэг нэвтрүүлэг хийж яваа энэ удаад. Тэгэхээр мэдээж сумын хөгжил багаас ихтэй 13 дугаар багийн тухайд ямар байна? Тэгэхээр иргэд ер нь юу хүсэж байна? Та бүхэн тэр хүсэлтийг биелүүлж ажиллаж чадаж байна уу? За урд нь 13 дугаар баг иргэдийн хурал болон одоо энэ манай 13 дугаар баг дээр иргэдийн нийтийн хурлын засаг даргаас гаргасан зарим шийдвэр одоо таалагддаггүй, иргэдийн амьдралд хүрэлцдэггүй, тийм нөлөөлөхөөр шийдвэр гаргаж чаддаггүй байсан бол иргэдийнхаа дунд бас хилцүүлэг хийхээр иргэний танхим баг дээр шинээр хийснээр сая 12 сард байгуулад 2 удаа иргэдийн дунд хилцүүлэг хийлээ. Одоо бол тэр иргэдийн нийтийн танхимаа үргэлжлүүлээд боловсронгуй болгоод үргэлжлүүлээд явж байна. Урд нь одоо ийм баг захиргаа багийн төв чинь хүүхдийн төлөө төв дээр олоолаа байлаа шүү дээ бөөнөрөө. Одоо багийн төвтэй болсноороо иргэдтэй ойртсон, иргэдэд хүндрэлж хэрэгдэл үзүүлэхгүйгээр үйлчилж байна. За бид нэвтрүүлгээ өргөжлүүлсээр 16 дугаар баг дээр ирчихсэн байна. Тэгэхээр 16 дугаар баг маань бас энэ онд иргэний танхимтай болсон иргэдийн нийтийн хурлаас багийн төв дээрээ байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг болсон. Ийм бас шинэ ажлууд хийгдсэн байгаа. Тэгэхээр танай иргэдийн танхимын тухайд ямар ажлууд хийгдэв? Иргэдийн нийтийн хурл өрн ямар ажил яаж ажиллаж байна? За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Манай 16 дугаар багийн иргэдийн нийтийн хурл нь за дарга 4 тэргүүлэгчдээс бүрдэж үйл ажиллагаа явуулж байна. Энэ жил бид багийн төв шинийн байранд орсонтой холбогдуулаад багийнхаа иргэдийн нийтийн хурлын ийм өрөөтэй иргэний танхимтай болсон 16 дугаар багийн иргэний танхим гээд за иргэний танхим байгуулснаар багийнхаа нутаг дэвсгэр дээр тулгамдж байгаа бүх ил асуудлыг ард иргэдээс санаа оноог нь авах, ард иргэдтэй ерөнхийдөө төр засгаас явуулж байгаа бүх ил бодлогыг тэдэнд хүргэхэд маш төхөн байна. Ард иргэд манай багийн иргэдийн нийтийн хуралдаар ер нь эдгэх санаачлагтай санал хүсэлтэй маш их сайн өгж байгаа. За энэ жил иргэдийн нийтийн хурлыг бид нэр 4 удаа зохион байгууллаа. 13 онд орон нутгийн хөгжлийн хөргийн сангаар хийгдэх ажлуудыг манай баг дээр бас хилцэж баталж хийгдсэн байгаа. Мөн 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг бас ирэмбэлж иргэдээс саналаа авч ирэмбэлж суманд өгсөн байгаа. Ингээд 2014 онд манай баг дээр 12 дугаар байрны инженерийн сугам шилжээ засварлах ажил, дархан тавийн авто зогсоолыг 2 тийсэн сунгах ажил, за энэ хүүхдийн тоглоомын талбайгаа сунгах ажлуудыг хийхээр төлөвлөгдөж орон нутгийн хөгжлийн санд төсөв мөнгө сууж өгсөн байгаа. Тэгэхээр нэвтрүүлэг маань бас Дархан сумын ажил байдал юу нь ямар яваа юм бэ? Ажил нь сайн байна уу гэдэг тухайд бас энэ удаагийн нэвтрүүлэг зоож бэлтгэгдэж байгаа. Тэгэхээр түрүүн би бас нэвтрүүлэгтээ дурдж байсан л та сумын хөгжил багаас ихтэй гэж тийм ээ. Тэгэхээр 16 дугаар багийн тухайд ажил нь сайн байна уу? За тэгээд танаа багийн иргэдийн зүгээс сум орон нутгийн хийж байгаа ажлуудад юу нь ямар дүн тавьж байгаа юм бэ? За манай баг 1140 өрхтэй 3470 хүн амтай. За багийн иргэд бол сум аймгийн удирдлагуудын хийж байгаа ажил энэ жил маш сайн дүн онц дүн тавьж байгаа. За багийн иргэдээс бид нэр 4 удаагийн хуралдаанаас санал бодлыг авахаас гадна багийн ажил аймаг сумын удирдлагуудын ажлыг бас түн дээр хилцдэг байгаа. Энэ дээр ард иргэд бол маш сайн сэтгэл ханамжтай байгаа. Ард түмний нүдэн дээр ил харагдсан авто зам засварын ажлаас эхлээд энэ баашин барилгуудын инженерийн сугам шүлжээ, хогийн сав, зам барилга талбай, хүүхдийн тоглоомын талбай гээд ерөнхийдөө хийж байгаа ажлууд нь хүмүүс ард иргэдийн нүдэн дээр ил тод байгаа учраас ер нь маш сайн сэтгэл ханамжтай байгаа. За манай багийн цэцэг чимгээгийн хувьд бол бас олон жил ажлаа хийдсэн, ажлаа сайн мэддэг ийм хүн учраас иргэдтэй тулгамдж байгаа бүх л асуудал дээр нь зорилт төвшөндөө хурж ажилладаг. За бид нар тайлан сонгуулийн хурлыг
23-нд хийх га төлөвлөж байна. Урдчилсан байдлаар тайлангийг би авч өөрөө сонссон байгаа. Чимээгийнхээ хувьд бол хангалттай сайн ажиллаж байгаа гэж үнэлтгөө өгч байна. За бидний таамагаа үзэж та бүхэнд баярлалаа. Ажлын нэвтрүүлэг манай үргэлжлэлээр бид яг одоо мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн заалан дээр ч гисэн байна. Тэгэхээр энэ ямар ажиллагаа болж байгаа гэхээр Дархан сумын сэдвийн хамгийн газар за Монгол Улсын гавьяа тамирч Хөдөлмөрийн Баатар, Цагаанбаатартай хамтран болж жил болгоо ахмадуудад бас хүнд төлөвлөлдөг байсан байгаа. Тэгэхээр энэ жилийн үйл ажиллагаа маань яг одоо энэ зохион байгуулагдаж байна. Тэгэхээр энэ үйл ажиллагааны мэдээллийг үзэж та бүхэнд хүргээд ахмадуудынхаа яриаг одоо үзэж та бүхэнд хүргэнэ. Энэхүү сайхан талархлыг гардуулж өгч байна. Тэгээ энэ талархлыг уншиж өгье. Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар гавьяа тамирчин Цагаанбаатар танаа жил бүрийн хаврын тэргуун сар цагаан сарын баярыг тохиолдуулан төрлөг нутгийнхаа ахмад настан боордуудад хүндэтгэл үзүүлж байдаг тань нийт ахмадуудынхаа нэрийн өмнөөс болон Дархан сумын засаг даргын тамгын газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай Дархан сумын иргэдийн урдын дарга тулга засаг дарга аз жаргал гэсэн байна. За ингээд таны ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. 2014 онд ов замаг ихтэй байгаараа. Шагналын хур булгаараа гэж хүсье өрөөё. Сайн байна уу та? Сайхан үйлдэж байна уу? Сайхан үйлдэж байна. Сайхан үйлдэж байна уу? Сайхан үйлдэж байна. За өнөөдрийн арга хэмжээнд оролцож байна. Сэтгэл нь ямар байна? Маш их баяртай байна. Сайхан байна. Сайхан дуулаа. Энэ Хөдөлмөрийн Баатар залуу сайхан буйна тараалаа. Буян хураа, буян түгэ гэсэн шашны философи байдаг юм. Буддийн шашны. Энэний дагуу их сайхан боллоо гэж би их өндөр сэтгэлтэй баяртай байна. Хаа сая Хөдөлмөрийн Баатар Цагаанбаатарт бас ном өгж явах шиг харагдах ямар ном бэ? Яагаад өгж байгаа юм бэ? Би Хөдөө чөөрийн хөшөөний бичих гэдэг номыг Эрдэнэ төргийн хэлнээс орчуулад ном болгож гаргасан юм. Тэр номоо байдаг хэллээ. Хөдөө чөөр гэдэг нь Тоног хөг гэдэг хүний дурсгал зориулсан Монголд 2 дугаар хөшөө юм байлээ. Тэрнийвээ судалж мэдсэн. За ийм л ширтэй юм да. За өнөөдөр би Дархан сумын үйл ажиллагааны тухай мэдээлэл нэвтрүүлэг бэлтгэж байгаа юм. Та ер нь одоо сум орнотынхаа удирдлагуудыг ямар ажиллаж ийн гэж дүн тавьж байна? Сайн ажиллаж байна. Цаг үе болцоондоо тохируулж сум орны удирдлагчид болоод сэтгүүлчид нь цаг хугацаанд цаг үедээ захирагтаад өөрийнхөө бүх боломжийн хэрээр хүчээд айчлан ажиллаж байна гэж дүгнж байна би. Тий. За танд аз жаргал сайн бүхнийг хүсье урт наслаарай. Баярлалаа. Баяртай. За сайн байна уу та? Сэтгэл нь ямар байна? Сэтгэл нь маш өндөр байна уу? Сайхан байна. Цагаанбаатар хүүхдийг одоо багаанаас нь Дархан хотод сайхан одоо янз бүрийн одоо хар бор ажил хийж яваад өдий сайхан зэрэгтэй ажиллаж явахад нь маш их баярлж байна энэ хүүхдүүд. Сэтгэл маш өндөр байна. Энэ хүүхдүүд өнөө сайхан бол одоо ингэж одоо хүн бол өстой ухаанасаа явдаг шүү дээ юм. Тийм ээ. Тийм учраас одоо сэтгэл сайхан өндөр байна. Өшөө сайшаа энэ хүүхд сайхан энийг алдахгүй сайхан яваасаа гэж хүсэж байна юм. За урт наслаараа та. За баярлалаа минь. За сайн байна уу та? Сайхан үйлдэж байна уу? Сайхан үйлдэж байна уу? Сайхан үйлдэж байна. Тийм. Өнөөдөр сэтгэл нь ямар байна? Гайгүй сайхан байна. Хуралд орно гэхээр бүр дур хүрээд их сайн байна харин. Хөл хөнгөрж байна. Хөл уу? Тий. Би одоо нарийн хүрж байгаа. За, сум орнотынхаа удирдлагуудад та ямар дүн тавих вэ? Яаж ажиллаж байна вэ? Ямар хөө байна? Засаг төр даант сайхан байгаа шүү дээ хүүхдүүд тийм ээ. Залбирч хүртэл сууж байхаас өөрөө алга ерөөсөө тий. Баярлалаа тань. За. За өнөөдрийн үйл ажиллагааныхаа тухай энэ жил бас жил дараад явуулж байгаа юм. Тэгээ одоо хамгийн гол нь одоо миний одоо бас амжилтын бүх
миний амжилтын одоо нэгэн хэсэг бол одоо ахмадуудын маань бас буян зайгаар надад ийм амжилт ирж байгаа гэж би одоо бодож залбирч явдаг. Тийм болохоор одоо бас сар шинийн өмнө одоо ахмадуудаа баярлуулж одоо Хууль аймгийнхаа сумын одоо баг бүрээс одоо ахмадуудыг одоо авч нийт 108 ахмадыг одоо ингээ баярлуулж байна. Тэгээд энэ сайхан одоо сайн хүмүүс дэлгэрэх болтугай л гэж бодож байна да. Яагаад 108-ыг тоог сонгосон бэ? Яг ер нь бол одоо 108 гэдэг чинь өөрөө нөгөө нэг сайхан одоо бэлгэдлийн тоо шүү дээ тийм үстэй. Тэгээд дээрэс нь одоо миний нэг сарын цалин яг 108 боо дуусчлаа. Тийм учраас яг 108 ахмадаа баярлуулад одоо яг нэг сарын миний цалин одоо 4 сая 250 мянга байдаг. Тэрүүгээр яг 108 ахмадад өгөх одоо 5 ээж бүрэн бүрдэл яваад яг болж байна да. Тий. Хан сумын удирдлагын тухай та ерөн сум орнуудыг ямар хөгжиж байна ажил байдлын тухай. За ер нь одоо намайг хүүхэд байсныг бодвол одоо их сайхан хөгжиж байгаа гэж бодож байгаа. Тэгээ одоо олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулж хийж байгаа. Тэгээд одоо энэ бүх хүмүүстэйгээ хамтарч одоо өшөө сайхан олон зүйл одоо дархуулын хөгжил цэцэрлэгийн төлөө бас сайхан зүйлүүдийг одоо санаачилж хийнэ гэж бодож байгаа учраас залуу хүний хувьд одоо нийгмийн баталгаа, нийгмийн одоо хариуцлага өөрч одоо бас дархлынхаа ард иргэдийн төлөө бас олон сайхан зүйлүүдийг хийнэ гэж бодож байна. За тэгээд үзэгч та бүхэн сая бас энэ үйл ажиллагаан дээр өрнөсөн үйл явдлуудлаа. За ахмадуудын сэтгэл, за дээрэс нь үйл ажиллагааны гол баатар болсон Хөдөлмөрийн баатар Монгол Улсын гавьт тамирчин Цагаанбаатар яриаг хүргэсэн. Тэгэхээр ерөнхийдөө энэ ажиллагааг бодвол бас Дархан сум бас хамтран зохион байгуулалтаар онцлогтой. Энэ тухайд. Тэгэхээр Цагаанбаатар маань бол Дархан хотын онгон хөхөд энэ утгаараа жил болгон одоо сар шинийн өмнө ахмадуудтай хүндэтгэл үзүүлэх сайхан боломжтой энэ үйл ажиллагаа маань одоо 2 дахь жилдээ зохион байгуулагдж байна. Тэгээд нийт ахмадуудынхаа өмнөөс Цагаанбаатартай спортын өндөр амжилтыг хүсэн ёрой. Өнөөдрийн энэ үйл ажиллагаа маань үнэхээр сайхан болж байна. Ахмадууд бас сэтгэл өндөр оролцож байна. Хамгийн гол энэ ахмадууд маань харьяалалгүй сар шинийн өмнө бас нэг байгууллагууд ингээд өөрчлөлт оролцуулах тийм боломжгүй ахмадуудаа багуудаас оролцуулж бас нэг сайхан өдөрдөг зохион байгуулалтаар онцлог байгаа. Өнгөрсөнгүй одоо гэж байхгүй гэдэг шиг тийм ээ. Тэр ахмадуудыг бол бас яг энэ мэтлэн баярлуулах зүйтэй байна. Сумын засаг даргын хамгийн газар багийн үйл ажиллагаа бол иргэдэд нээлттэй иргэдийн хамгийн анхан шатны үйлчлэгийг, төрийн үйлчлэгийг иргэдэд үзүүлдэг юм байгууллага. Тийм учраас бид нар бол нийт ажилтны албагчдаас бол 2 зүйлийг хүсдэг. Нэгдүгээрт нь иргэдийг сэтгэл хангалуун гаргаасаа. Иргэдтэй нүүр тулж уулзахдаа тэр иргэний бухимдлыг тайлаа гаргаасаа гэдэг ийм хүсэлтийг тавьдаг. Хоёрт нь цаг ашиглалтаа төрийн байгууллагын цаг ашиглаж ямар ч үед одоо заавал эзэнтэй байх хэрэгтэй цагийн ажлын цагаар иргэдийг хүлээж авах энэ боломжийг нээж өгөөсэй гэдэг ийм хоёр шаардлага нийт ажилтны албаагч нартай тавьж ажилладаг. Тэгээд өнгөрсөн жил бол багийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд бид нар олон чухал зүйлүүдийг нээж эхлүүлж иргэдтэй нээлттэй болгосон. Энэ ажлуудаа 14 онд өргөжлүүлж ажиллахаар төлөвлөж байгаа. Тэгээд энд бол хамгийн гол иргэдийн оролцоо маш чухал. Багийн иргэдийн хурдаа суудаг, захин мууцаар ороод иргэдмэн саналаа өгдөг, болохгүй байгаа зүйлийг мэн шүүмжилдэг, болж байгаа зүйлийг мань бас дэмждэг, ингэж ажилласаа гэдэг саналаа өгдөг. Ийм байвал одоо төрийн үйл ажиллагаа маань одоо улам илүү төгөлдөж гэнэ гэж ойлгож байгаа. Нийт дарханчуудаа энэ нэвтрүүлгийг тохиолдуулаад, алимдуулаад ирж буй сар шинийн баярын мэндийг дэвшүүлээ. Хотлолноор сайхан шинэлэрэ гэж одоо хүсэн ёроо. За нэвтрүүлгийн туршид бидний тавдаас үзэгч та бүхэнд баярлалаа. Ажил санаа нэвтрүүлгийн маань энэ удаагийн тусгай дугаар энэ түрээд өндөрлөж байна. За энэ удаад бид Дархан сумын засаг даргын хамгийн газар болоо. За ерөн сум орон нутгийн удирдлагуудаас хэрэгжүүлж байгаа ажлууд. За түүнчлэн өнөөдөр болж байгаа зарим үйл явдлуудаас үзэгч та бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр ерөнхийдөө Дархан сумаас хэрэгжүүлж байгаа ажлуудад бол иргэд маш сэтгэл хангалуун байгаа маань. Дээрээс нь өнгөрч байгаа онд бол энэ хамт олон маань бас иргэдэд хүрэхийг хичээсэн, иргэдэд хүрч үйлчлэх бүх боломжуудыг хайсан ийм ажлуудыг маш их олноор нь хийж хэрэгжүүлжээ гэдэг дүгнэлтийг би хувьдаа хийж байна. За энэ хамт олонны тухайд бол энэ онд иргэдийн санал хүсэлтийг мессежээр онлайнаар за дээрэс нь уцаар бие гэх мэтлэгээр маш олон төрлөөр авдаг болсон нь бол иргэдэд хамгийн ойртож очих маш олон боломжуудыг нээж өгсөн гэдгийг бас холбогдох хүмүүс дээр хэлсэн. За ингээд ямар ч зүйл энэ хамт олонны ажил бол маш сайн байгаа юм байна. За тэгээд ажил үйлс нь өөдрөг байгааг энэ хотын бүтээн байгуулалт болоод өнгө төрхнөөс харж болно гэдгийг үзэж та бүхэн мэдэж байгаа. Ингээд бидний тамдаас үзэж та бүхэн баярлалаа. Эцэст нь хэлэхэд нийт үзэж та бүхэндээ хийсэн бүхэн бүтээл болж за хэлсэн бүхэн сургаал болохыг хүсэн ёрой. Ингээд цаашиндээ сайхан шинэлэрээ.